бол дугаар сарын 11 их жинжний талбай. Аз жаргалан 60 жил дархалсан манай орны хөдөлмөрчид, ардын армийнхан, манай жаргалан трейд пионер сурагчид, их он хүндэс очид энд хорон цугларчээ. Бүгд наримдах Монгол ард улсын батлан хамгаалах яамны сайхан дагнараа дахиа зэвсэг түвшний ангины гитгэлүүдийн дайштын өнөр явж мэндчлээд ардын төвсглийн 60 жилийн ойн баригдах болдуулан Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүллээ. Эхорон ард түмнийхэн эрхчлөө тусгаар тогтнол аз жаргалын төлөө тэмцэл мөнхийн гавья байгуулсан манай зэвсэг түвшний дайштын 60 жилийн баатарлаг замлыг төвчин харуулсан жигсаалаар их баярын цэргийн парад хийлээ. Жанжин тугаан өндөр төргөн ява Монголын ардын армийнхан нам ард түмнийхэн ямар ч даалгаврыг нэр төртөө биелүүлэх хязээ бэлэн байгаагаа эрдэн харуулж явна. Монгол ардын хөлсөлт нам ардын засгийн анхаарал халамж их зөвлөлт анднохтын сэтгэл харамгүй тусламжийн ачаар манай арим орчин цагийн шин хүчит зэвсэг техникийн эзэмшин баяр даны болон улс төрийн бэлтгэлийн байнга өсөн дэшсээр байна. Нам ардын өмсгөлн 60 жилийн ойдоо хөдөлмөр сургуулийн өндөр амжилтаар бэлэг барьсан ажилчин малчин сэгээдний өргөн жигсаал нийслэлийн хөдөлмөрчдийн баярын жигсаалын мандайд орж ирлээ. Бүгд наримдах Монгол ард улс эдийн засаг соёлын өсөлтийн нэлээд үзүүлэлтээр Азад төдийгүй бусад төвийн олон орноос төрүүлж байна. Нэг хүн амд ноогдох мах ноос улаан буудай цахилгаан эрчимхүйч хатуу түлшний үйлдвэрлэл зарим төрлийн эрдэс түүхэд өнгөт металл олборлох хэмжээ түүнчлэн 10,000 хүн ноогдох оюутан сурагчид их хэмж бусад мэргэжилтний тоогоор дэлхийн нэлээд орноос төрүүлж байна. Энэ бол бодит социализм өөрийн давуу талын харуулж эртний Монгол нутагт үнэмшил биеснийг гэрч тавьсан гэлдэх хүрээлэн наадамчин олон хуран цугларч Монгол ардын усалтмын төв хураны ерөнхий нарийн бичгийн дарга бүгд наримдах Монгол ард улсын ардын их хурлын төвөөлөлтийн дарга нөхөр зэтэн бол ардын усалтын 60 жилийн өн наадам ажиллагааг нээж баяр хүргэхэд энг мөнхийн бэлэг тэмдэг болсон бүгд наримдах Монгол ард улсын төрийн алтан соён бодлон ба өндөрт мандлаа. Баяр наадмын цагж ухаалсан хүчит өгчүүд хангар дин дэвлэлтээр гараагаан эхлэж төмний шандас турдан хөлгөн унсан хүүхдүүдийн гинго тунгалаг агаарт зурьятан эрхий мэрэгэн харваачид цэцмэрэгний шилгаар сурын түгэд гарлаа. Ийм хүмүүний үндэсний баяр наадам юутай баян юутай тансаг билээ. Үүний нэг нь бүгд наримдах Монгол ард улсын биеийн тэмэр спортын хороноос бэлдсэн 50,000 гаруй тавьчин залуус хүүхэд багчуудын уран хөдөлгөөнд гимнастикийг наадамчин болон зочид төлөөлөгчид багтан үтсэн явдал юм. Сайханч гимнастикт маань бүжиг спорт тоглолтын гүн гүнзгий утга агуулгатай наадамчин болон баярлуулсан Хувьсгалт Монголын үрсэд нам ард түмний хайр халамжаар өргөн мэдлэг боловсролтой эрүүл чирэг бие бэлдэртэй өвдөх соёл баазын хүмүүжлтэй өссөн бойжиж өнгөжин жихбааж жугагийн баталгаа юм. Бордон бэртийн уралдаан нүд баясгаж сэтгэл яаруулна. Ардын өмсгөлийн 60 жилийн ойн наадмаар уяа соёлын таарсан 6 насны 2000-ад шандас сайд хурдан хөлөг уралдсны түрүү мандайд партизанисны жоохон уяачин төвдөнгийн 3 насны морд төвдөн төмнийхэн алтан жолоогоо өргүүлж наадамчин болон баясгалаа. Ахаал самба цэцмэрэгний шилгсэн их баяр наадмын үндэсний сурын тэмцээн улам сонирхолтой болж манай намдастын өдөртөх нөхөр зэтэн бол Батман болон их он хүндэт зочид сурын хаваанд оролцлоо.
Түүхэд онцрын тэмцээнд Гамболд ажид нар төрүүлж улсын иргэн цолог хүртлээ. Ардын улсуудын 60 жилийн он баяр наадмаар үндэсний спортын өвгөн авьяат маачир төвдөнд орж авраг дамдын мөнгө бат баян мөнгө чимэд төчр нарын хүчит 512 өрх задгаллаа. Ардын улсуудын 60 жилийн он баяр наадамд уран мөхийг өрөлдүүлэн барилдсан хүчтэн олны дундаас дархан авраг баян мөнгө, дайн авраг цэрэг тогтноор үлдэж, далайдын дархан авраг баян мөнгө, улс улсуудын их баяр наадамд 8 дахь удаан төрүүллээ. Ийхүү Монгол Ардын улсуудын 60 жилийн он их баяр наадам намынхан 18 дугаар их хурлын дайчин шийдвэрийг хэрэгжүүлэн биелүүлэх үйлсэд нийт ард түмнээ зоригжууллаа.